За иргэдээ бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Баянгар аймгийн прокурорын газар нь Тус аймгийн хөдөлмөр халамжуулалтын газартай хамтран малчтын хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, залуучуудын ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдсан зээлийн хугацаанд төлөөгүй иргэдээс зээлийн гэрээний үгийг биелүүлэх хангуулах зорилгоор прокурорын их хэмжээл 2023 он 89, 2024 он 88-ыг тус бичиж Баянгар дахь сум дундын анхан шатны шүүхэд хөргүүлснээс шүүхээс 2023 оны 73 нэхэмжлийг 2024 оны 81 нэхэмжлийг тус хүлээн авч санхүүгийн дэмжлэгт хамрагдан зээлийн хугацаанд буцаан төлөөгүй иргэдээс гаргуулахаар шийдвэрлэжээ. За иймд малчит хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, залуучуудын ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр зэрэг санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн та зээлийн гэрээний үргээ хугацаанд биелүүлээгүй тохиолдолд иргэний эрэг шүүхэд хэн шийдвэрлэх хуулийн 31-р зүйлийн 31-ийн 1 зааснаар прокурор төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсвэл өөрийн санаачлагаар иргэний эрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж зааснаар хөдөлмөр халамжуулалтын газартай хамтран Тус аймгийн прокурорын газраас нөхөн төлөвлөх чиглэлээр шүүхэд нэхэмжэл гаргах удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.